to remember someone is praying for you. 지쳐서 기도할 수 없고 눈물이 빗물처럼 흘러내릴 때 주님은 우리 연약함을 아시고 사랑으로 인도하시네. Someone is praying for you. Someone is praying for you. And when we seem you're alone and your heart will break in two, remember someone is praying for you. And when it seems you're alone and your heart will break in two, remember someone is praying for you. Remember someone is praying for you. 네, 감사합니다. 이 시간에 성가대 찬양이 있겠습니다.
주신 이를 이루신 하나님께 다 영광과 존귀를 돌리세. 독생자를 주셔서 구하시니 죄인들 생명이 찾았도다. 주 찬양 큰 소리로 찬양 주 찬양 예쁨으로 찬양 만 백성들 모여서 찬양하세. 이 크신 일 이루신 하나님께. 보혈이여 백성 다 사셨으니 주 믿는 자마다 다 성령 받네. 주 사랑이 용서를 하시리니 완전한 구원에 찬양하라. 주 찬양 큰 소리로 찬양 주 찬양 기쁨으로 찬양 만 백성들 모여 다 찬양하세. 이 크신 일 이루신 하나님께. 놀라워라 주께서 이루시니 큰 영광과 존귀를 돌리세. 주 예수님 우리를 살리시니 새로운 가증 못하리라. 주 찬양 큰 소리로 찬양 주 찬양 예쁨으로 찬양 만 백성들 모여서 찬양하세. 이 크신 일 이루신 하나님께. 만 백성들아 다 찬양하라. Баярлалаа. Хамтдаа Библийн ишлэл уншия. Үйлс намын 9-р бүлгийн 1-р ишлэлээс уншия. Үйлс намын 9-р бүлгийн 1-р ишлэлээс 22-р ишлэл хүртэл 1-р ишлэлээс би уншия. Олсон бол 1-р ишлээс би уншия. Эзний дагалдагчдыг алж хядна гэж занал хийсэн Саул тэргүүн тахилч руу очиж тэр замд хамаарагдах эрэгтэй эмэгтэй хэнийгч болов барьж хүлж Иерусалимд хөргүүлэхийн тулд Дамаскийн синагогуудад цагтл илгээхийг түүнээсээ хүсжээ. Саул замд явж байтал тэр Дамаскт төхөн ирж байтал гинт тэнгэрээс гэрэл гарч түүнийг хүрээлэн гэрэлтэхэд Саул газар хөсөр унав. Тэгээд Саулаа юунд чи надаас намайг авчин вэ? Гих дууг сонсоод эзэн та хэн бэ гэж. Тэгтэл тэр би бол чиний хавчиж мөшгөөд байгаа Есүс байна. Бос хот руу оч чиний юу хийх ёстойг чамд хэлэх болно гэв. Түүнтэй хамт явж байсан хүмүүс дуу сонссон боловч хэнийгч хараагүй тул дуугүй зогсож байлаа. Саул газраасаа босон. Нүдэн нээлттэй хэрнээ тэр юу ч харж чадахгүй байлаа.
Тэд түүнийг гараас нь хөтлсөөрөө Дамаскт авчрав. Ийхүү тэр 3 өдөр юу ч харсангүй, юу ч идсэнгүй, юу ч уусангүй. Дамаскт Анания гэгч нэгэн дагалдагч байлаа. Эзэн түүнд үзэгдлээр Анания гэж айлтгахад тэр би энд байна. Эзэн гэв. Эзэн түүнд бас шулуун химээх гудамжинд Юдагийн герт очиж Тарсын Саул гэгчийг асуу. Үзэгтэн тэр яг одоо залбирч Анания гэгч орж ирээд өөрийг нь дахин хараатай болохын тулд гараа өөр дээр нь тавихыг үзэгдэлд харж байна гэв. Гэвч Анания хариуд нь эзэн би түүний тухай олон хүнээсээ Иерусалим дахь таны ариун хүмүүст тэр хичнээн их хор хүргэснийг сонссон. Тэгээд тэр энд таны нэрийг дуудсан бүхнийг хүлж шоронд хаях эрх мэдлийг ахлах тахилч нараас авсан юм гэв. Харин эзэн түүнд яв. Учир нь тэр бол харь үндэснүүд хаад болон Израилийн хүүгүүдийн өмнө миний нэрийг өөрхийн тулд миний сонгогдсон сав бөгөөд миний нэрийн төлөө хэр их зовох учиртайг би түүнд үзүүлнэ гэжээ. Анания явж герт орж түүн дээр гараа тавиад Саул дүмийн эрэгт замд чамд үзэгдсэн эзэн Есүс чамайг хараатай болгож ариун сүнсээр дүүрэхийн тулд намайг илгээв гэлээ. Тэр даруй түүний нүднээс хайрс мэд зүйл унаж тэр дахин хараатай болов. Тинхүү тэр болсон баптизм хүртээд хооллож хүч оров. Саул Дамаскт байсан дагалдагчдын хамт хэд хоног тэндэ байлаа. Тэгээд төдөлгүй тэрээр синагодуудад тэр бол Бурхны хүн мөн хэмээн Есүсийг тунхаглаж эхлэв. Түүний сонссон бүхэн гайхшихаар энэ хүн чинь Иерусалимд энэ нэрийг дуудсан болгоны устж бас тэднийг хүлж ахлах тахилч нарт хүргэх зорилготой энд ирсэн хүн биш үлээ гэцгээж байлаа. Харин Саул оломт хүчийг олж Есүс бол Христ мөн гэдгийг нотлон Дамаскт амьдрагч юудэчүүдийг сандрагах болов гэж энэ хүртэл уншия. Бид гимнүглээсээ аврагцсан. Бурхны амьд байгаа энэ сайн мэдээ бол бидэнд хайртай болохоор үгээр хийж баршгүй маш олон гайхамшгуудыг үлддэг. Аврагцсныхаа дараа итгэлийн дотор амьдрдаг сүм ба итгэлийн дотор амьдрдаггүй сүм гэж байдаг. Аврагцсныхаа дараа Бурхны нэгүслийн дотор амьдрдаг хүний дотор бол Бурхан ажиллаа хийдэг. Үйлс Библийг харах юм бол юунхээр их нандинсдаг юм юу вэ гэвэл нандин хэмээн тооцдог юм нь юу вэ гэхээр энэ үйлс Библи болохоор бүлэг болгон ишлэл болгон юу гарч ирдэг вэ гэвэл бүлэг болгон юу гэж бичээстэй байна вэ гэхээр хэцүү байдлаас асуудлаасаа зовлонгоосоо эхэлсэн боловч тэдгээрийн төгсгөлүүд нь үнэхээр үзлэнтэй, ивэлтэй, нэгүслэр үнэхээр төгсж байхыг харах боломжтой байдаг. Хэрвээ та бүхэн Есүсийн цусаараа аврагдсан бол та бүхэн бүх гимнүглээсээ та бүхэн ангижрагдаж уучлагдсан бол энэ Библийн дотроос гарч ирж байгаа тэр сүмийн бас гайхамшиг Библийн дотроос гарч ирж байгаа тэр нэгүслийн дотор та бүхэн орчиж чаддаг болно. Тийм болохоор та бүхэн аврагцсныхаа дараа сүм дотор орж ирээд итгэлийн амьдралаар амьдрах юм бол одоо энэ Библиэд гарч ирж байгаа гайхамшигуд Библиэр гарч байгаа гайхамшигын яг адилханаараа бидний дотор ч гэсэн үүсэх үнэхээр боломжтой байдаг. Тэр бол огтхонч гайхшрах зүйл биш ээ. Харин эсрэгээр үнэхээр Бурхны сүнсээр дүүрэн байгаа энэ үйлс номыг хараад унших юм бол Есүсийн 12 шавийн дунд Есүсээс өдөр болгон номлоо сонсоод үнэхээр Есүсийн гайхамшигыг харж амьдрдаг боловч Есүстэй хамт байгаагүй Искариотын Юда болохоор Бурхны гайхамшигыг Есүсийн гайхамшигыг нэгүслийг харж байгаа юм байж түүний сэтгэл нь үнэхээр мунхаг болоод Сатан түүн дотор оршиж ажилласнаар тэр үнээр дамжуулан ямар ажлыг хийдэг вэ гэхээр Есүсийг загламай цавтлах тэр ажлыг төлөвлөгөөгийн давгүй үнэхээр хийж удирдах байдаг. Үйлс ном дээр үнэхээр Бурхны сүнсээр Бурхны гайхамшигаар дүүрэн байгаа боловч
Тэр үнэхээр Бурхны сүнс гайхамшиг дүүрэн байгаа үе дээр Анания болон Дамаск Бурхны хараалыг авч явахыг харах боломжтой. Өнөө ертөнцид хоёр төрлийн Кристэн байдаг. Есүсийн дотор хариалагдсан хүн байна. Өөрийн дотор хариалагдсан өөрийн амьдралаар амьдардаг хүн байна. Сүмд явж байгаа хүний дунд тодорхой Есүсийн гимнүглээр аврагдаад дахин уучлагдах үнэхээр тэр талархлаараа сүмийн дотор амьдардаг хүн байна. Тэгж амьдрахгүй зүгээр л гаднах төрхөөр одоо ингэ сүм явдаг хүн байдаг. Солонгост бол сайн мэдээ чуулган Паукс пастрыг бууралсалтай пастор гэж үнэхээр ингээд муу муухагаар хэлж байна. Өнөөдөр би өглөө ирж явах зам дээр машинаар явж исэн чинь хулдаасан дээр хувьцаад луурчин их дэлгүүрийн юу гэд би баг их дэлгүүрт ороогүй 10 жил болсон. Тэд нэр бус хүмүүсэд болохоор ингэдэггүй. Библийг тодорхой уншаад үзэх юм бол Есүсийн дотор хариалагдсан хүн байна. Есүсийн дотор хариалагдаагүй хүн байна. Аврагдаад гимнүглээсээ уучлагдсан хүн боловч Есүс рүү хандах тэр итгэл Есүсээс авсан сэтгэлээр итгэлийн замыг явдаг хүн байдаг. Харин тэр нь дарамттай мэт санагдсан болоод итгэлийн замаар явахгүйгээр аврагдсан, гимнүглээсээ уучлагдсан гэж шилж байгаа мөртлөө өөрийн амьдралаар амьдардаг хүн байна. Би нэгэн удаа ууцсан. Нөгөө тэр газар дээр хулдаасыг наасан хүмүүс манай сүмийн дотор байсан хүмүүс. Тэд нэр болохоор энд ирээд бидний үгийг сонсон хүмүүс хэсэгтээ аврагдаад нүглээс уучлагдаад баярлж исэн хүмүүс. Есүсийн шавийн дунд Сатан Искариотын Юдаг мэхэлж Есүсийг зарах ажлыг түүгээр дамжуулан хийсэн шиг өнөөдөр энэ Библиэлд энэ Анания болон Сапфира гэдэг хүнийг гараад ирсэнтэй адилхан Бурхны энэ одоо хүч чадалтай гайхамшиг байгаа энэ сүмийн дотор аврагдаад эзэнд итгэх итгэлээр урагшаага явх үед Бурхан өөрийн хүслийг, өөрийн төлөвлөгөөг, өөрийн ард түмэн биднэрээр дамжуулан үнэхээр Бурхан бол хийхийг хүсдэг. Гэвч бидний дотор энэ сүмийн дотор Есүсийн шавийн дотор Есүс өөрөө босгосон шавийн дундаас ч гэсэн Сатан болохоор үнэхээр цалтайгаар үнэхээр Сатан өөрийн ухаанаар Есүсийн шав 12 хүний дунд Искариот Юда гэдэг шавар дамжуулан Есүсийг дагнаа гэж хэлж байгаа юм байж Есүсийн гайхамшигыг хараад Есүс гайхамшиг үйлдсэн үед өвчнөөсөө идэрч байхыг хараад үнэхээр 5,000 хүмүүсийг хооллуулж тэдгээр гайхамшигуудыг хараад үнэхээр гайхмаар юм аа гэж хэлж байгаа мөртлөө Искариот Юда болохоор Сатанд хөтлөгдөөд бас Үйлс ном дээр үнэхээр Бурхны гайхамшигээр дүүрэн байгаа боловч энэ дээр гараад ирсэн Анания болон Сапфира хоёр Бурхны итгэлээр явах ёстой үнэхээр байдал итгэлээр амьдрахаасаа үнэхээр дарамттай мэт санагдаад сэтгэлээ хасаад зүгээр бултаад тэгж үнэхээр тийм маягаар Сатан бол тасралтгүй ажил хийснээр Бурхны сүмийг эсэргүүцээд эцэстээ хараал аваад суурилт орох замыг зам руу бидрийг удирдах гэж Сатан бол амрахгүйгээр ажиллаж байдаг. Би энэ Үйлс Библийг уншаад үзэх юм бол би өөрийн сэтгэлийн дотор би ер нь бол Үйлс Библи маш дуртай байдаг. Үйлс Библийг уншаад үзэх юм бол зүгээр миний сэтгэл зүгээр юу ч хийхгүйгээр сууж чадхааргүй байлгадаг. Үнэхээр нэгэн гайхалтай зүйл маань юу вэ гэхээр би энэ удаа сүүлийн үед жоохон дасгал хийгээгүй. Гэхдээ Тэжонд очоод Библийн семинар хийх үед би сүмийн итгэгч нартай үдээс хойш шинэ цаг дээр хөлмөг нөгөө чүгүү тоглоё гэсэн. Тэгээ чүгүү гээд хөлмөгийн волейбол маягийн тоглоом. Тэгээ тэр тоглоом тоглоод үнэхээр тоглосон. Тэгээ хоёр дахь өдөрчсөн тэр тоглоод би юм маш хөнгөн болж байхыг би мэдэрсэн. Тэгээ би энэ удаа Филиппинос руу очсон. Филиппинос руу очсон чинь чачбууд л байсан. Филиппин болохоор яг одоо үйл ажиллагаа болохоор тухайн улсын хүмүүс маш
даарч байсан. Гэхдээ би миний одоо ингэ байрлж байсан чаш буудлын дээр бассейн байсан болохоор тэр бассейн дээр би усан сэлсэн. Тэгээ 40-од минутын турш усан дээр сэлсэн. Үнэхээр сайхан болж байсан. Тэгээд би итгэгч нар маань одоо ингээд ирсэн болохоор бүр шин хүртэл ингээд кондишнл асаасан байдалтайгаар тэдэнтэй шин хүртэл ингээд хамтдаа нөхөрлөж ярилцсан болохоор ингээд ханиа төрсөн юм шиг байна. Би эзний дагаж явангаа. Манай сүмийн тухай бодвол энэ сүмийн дотор үнэхээр сайн зүйл гэх юм бол маш их байдаг. Нүглээс уучлагдаад, өвчнөөс эдгээрээд, бурхан ажиллаад, хүн өөрчлөгдөөд, сайн мэдээгийн үр жимсэн ургаад. Харин эсрэгээр манай сүмийн нөгөө одоо эсрэг талыг харах юм бол өөр сүмийн пастор болохоор тим юмыг сонсдгүй шүү дээ. Манай пастор яагаад ийм үг байг сонсох ёстой юм болоо? Бид өнөөдөр өглөө машин суугаад ирэх зам дээр нөгөө хулдаасан дээр бичээстэйгээ үгийг уншаад би миний уур хүрсэн. Би машина загсаагаад тэн дээр гараад ирсэн 20 тэрбум гэж юу гэсэн үг юм бэ? Юу яриад байгаа юм бэ эднэр? Тэд нар болохоор үнэхээр төлөлгөөтэйгээр төлөлгөөг босгодог. Паулс пастор болохоор 50 тэрбумыг луурдсан гэсэн тийм байж боломгүй хууль хүмүүдийг ингэж тараадаг. Хэн одоо энэ үгэнд итгэх юм бэ? Бодоод үзэлтэй. За 150 тэрбум гэх юм бол 8 тонны ачааны машин дээр чсэн бүгдийг нь ачиж чадахгүй байдаг. Гэхдээ тийм их мөнгөнийг би банкн дээр яаж нууж чадах юм бэ? Тэг хин тэр 150 тэрбум гэдэг тэр асар их том хэмжээний мөнгийг хин надад луурдуулах юм бэ? Тэгээ тийм их мөнгийг манай сүмээс халин өргөх чадах хүн хэн байгаа юм бэ? Хин тэрийг итгэх гэж хэлсэн бэ? Сатан одоо маш их залтайгаар бидрийг хуурч байна. Харин хүмүүс болохоор тийм юм байна гэж бодож өнгөрдөг. Манай сүмийн итгэж ахын төслийн дотор ч гэсэн юм пастор тэр одоо бидний одоо юу хэрэгийг одоо хариуцсан байцаагчтай уулзаар ирсэн. Паулс пастороор тэр их асар их хэмжээний мөнгийг луурдсан үнэн болох юм бол би энэ сүмийн пастор гэсэн ажиллаа болоод энэ сүмээсээ сална гэж хэлсэн. Гэхдээ сүмийн итгэж ахын төслөөр юу гэж тэр үгийг сонсон бэ гэхээр нөгөө уртхаа бүгдийг нь мартаад бүгдийн уртхаа одоо хэлсэгийг бүгдийг сонсохгүйгээр манай юм пастор энэ манай сүмийн пастор байхад болон гэж байна. Зүгээр тэрийг л сонсч байна. За тийм маягаар сатан бол үнэхээр залтайгаар ажиллаа хийж байна. Харин тодорхойгоор би гимгүү гэдэг нь батлагдсан. Прокурор тэр шүүхэн дээр ямар ч гим нүгэлгүй гэдгийг намайг баталсан. Хэдэн сарын турш прокурор намайг шалгасан гинэ. Манай сүмийн Ахмадын одоо хүүхдийн дансны дэвтрийг хүртэл үнэхээр шалгасан гэж байна. Гэхдээ юу ч олж чадаагүй. Гэхдээ сатан бас өөр аргаар дахиад тэднийг үнэхээр мэхэлж байна. Гэхдээ үнэхээр сонирхолтой нэгэн зүйл маань юу вэ гэхээр та бүхэн итгэлийн амьдралыг зүгээр л бусад зүйлсүүдийг зүгээр тэгж болох боловч итгэлийн амьдралыг болохоор сэтгэлгүйгээр хийж чадахгүй. Хизээж сэтгэлгүйгээр хийж чадахгүй. Библи болохоор үгийг итгэхгүйгээр өнгөрч болохгүй. Энэ Библийг тодорхой уншаад үзэх юм бол Библи маань бидэнд юу гэж хэлж байгаа вэ гэхээр Библи бол бид нэр өөрийн одоо яг байдал дээр зогсохыг хүсэж байгаа юм биш. Бурханы үнэхээр яг байдал дээр бурхан дээр үнэхээр биднийг бас удирдах хөтлөхийг хүсдэг. За Израилийн 30,000 цэргээр тэр Голиатыг дийлэх гэж үтсэн биш. Нэгэн одоо залуу мэн гарч ирээ тэр Голиаттай тэмцэлтүүлдэг. За тэр нь юу гэж хэлж байгаа вэ гэхээр бурханд итгэдэг хүн ба итгэдэггүй хоёр хүнийг яг хоёр хуваага тодорхойлж байна. Бурханд итгэдэггүй хүн бол тэгж Библиэр гараад ирсэн шиг хийж чаддаггүй. Зүгээр л нөхцөл байдлын дагуу амьдардаг. Нөхцөл байдлын дагуу амьдардаг хүн. За
Нэгэн хүн над дээр ингэж хэлсэн. Пастор та яагаад хүчээр өөрийн номыг зарах гэж байд юм бэ? Би нэг ч удаа өөрийн номыг хүчээр зарж байгаагүй. Би асуусан. Та номноос худалдаж авсан хин танд хүчээр номыг ав гэж хэлсэн бэ? Бүгдээрээ л ерөн шахаж байлаа шүү дээ. Хин шахсан бэ? Хэрвээ номыг би өөрөө зарах байсан ба шахах байсан. Гэхдээ миний бичсэн бүх номнод болохоор номын дэлгүүр дээр заргаж байгаа шүү дээ. Тийм болохоор хин авч байгаа авахгүй байгааг би мэдэхгүй. Намын хөтлөн дагуулагч буюу чи хинбэ гэдэг номыг би сүмээс зараагүй. Номын дэлгүүрээс зарсан. Би юунаас олж номыг хүчээрээ шахаж зард юм бэ? Үнэхээр байж олонгүй үнэхээр тийм өгнүүдийг хүмүүс хэлж байдаг. Гэхдээ нэгэн сонирхолтой зүйл бол энэ Христийн сүм бол хэсэг хугацаа явж байгаад бүдэрч ундаг. Яг вэ гэхээр сүмийн дотор хоёр төрлийн хүнээр хуваагддаг болохоор манай энэ сүм Сатан Есүсийн шавийн дотор эснийг дагаж авдаг хүн ба өөрийн дурслыг дагаж авдаг хүн гэсэн маягаараа Искариот Юда шиг хоёр төрлөөр хуваагддаг. Анания болон Петр шиг тийм маягаараа хоёр хуваагддаг. Гэхдээ ихэнх хүмүүс Петр шиг итгэлээр явдаг тогтвортой байна уу, аль эсвэл болтохын тогтвортой байна уу гэдгийг хүмүүс тооцолдог. Хүмүүс итгэлээр явах юм бол аюултай болох юм шиг, харин болтох юм бол зүгээр байх юм шиг хүмүүсийн толгойн дотор санагддаг. Тийм болохоор хүмүүс бултаж зүгээр өөрийн аюулгүйгээр өөрийн дуртайгаар амьдрах гэж байдаг. Тийм хүмүүсүүд бүгдээрээ сатананд хөтлөгддөг. За асуудал маань юу вэ гэхээр та бүхэн хормын галзарт очих үедээ ч юм уу бус зүйлс дээр та бүхэн өөрийн бодолтойгоор байж болно. Гэхдээ та бүхэн Бурхны өмнө ирэх үед болохоор та бүхэн сэтгэл байх ёстой. Сэтгэлгүйгээр зүгээр мөрөл дээр сууж чадахгүй. За би үнэхээр та бүхэнд хэлмээр байна. Та бүхэн ямар сэтгэлтэйгээр сүмд ирж байна вэ? Ямар сэтгэлтэйгээр үнэхээр энэ сүмдэр ирж байна вэ? Та ямар сэтгэлтэйгээр Есүнд үйлчилж байна вэ? Үнэхээр та бүхний төлөө загалмайд цуссаа урсгасан, та бүхэн үнэхээр та бүхний төлөө загалмайд цовлогдсон тэр Есүс. Тэр Есүсийн үнэхээр сэтгэлийг хүлээн авч Есүнд үйлчилж байна уу? Аль эсвэл зүгээр өөр юм дээр болно. Кино үзэхээр явах үедээ ч юм уу, эсвэл гадуур зугаалах үедээ ч юм уу, зүгээр та бүхэн зүгээр өөрийн сэтгэлээр явж болно. Гэхдээ Бурхны юм та бүхэн мөрөглөө үйлдэх цаг болохоор тийм юм биш. Бурхны юм талархлаа өргөх үед болохоор тийм сэтгэлтэйгээр ирж болохгүй. Та бүхэн тийм сэтгэлтэйгээр байх юм бол итгэлээр явдаг хүн ба итгэлээр явдаггүй хүн маягаараа хоёр тийшээ хуваагдах болно. За та бүхэн итгэлээр эзний төлөө би өөрийнхөө амиа золиолох болно гэсэн Петр. За тэгээ нөгөө тал нь Есүсийг зарж идсэн Искариот Юда хоёр байна. За тэр хоёр болохоор сэтгэлээ таарахгүй болно. Тийм маягаар эцтэй сатаны хөтлөлийг аваад өөрийн замаар явах болно. Гэхдээ Үлс Библийг унших юм бол үнэхээр сонирхолтой юм нь юу гэхээр Үлс намын 9-р бүлэг дээр юу гэж эхэлж байна вэ? За эзний дагалдагчдыг алж хятан гэдэг занаглагсан Саул тэргүүн тахилж руу очиж тэр замд хамраагдах эрэгтэй эмэгтэй хинэгч болоо байрч хүлж Иерусалимд хөргүүлэхийн тулд Дамаскын синагодод захидал илгээхийг түнээс хүсжээ. За 9-р бүлгийн 1-р ишлэлээр Христийн сүм хавчигдж байгаа тухай үгээр эхэлдэг. Гэхдээ үнэхээр эрхэм зүйл маань юу вэ гэхээр Христийн дотор хараалагдсан хүн бол хавчигдал байсан ч гэсэн хэцүү асуудал байсан ч гэсэн тэр бүхэл нөхцөл байдлуудыг дийлж Бурхны нэгүслийг авдаг. Бурхан харин жирийн хүн болохоор Бурхан та амьд байгаа бол яагаад тэр Саулыг зүгээр орхиж байгаа юм бэ? Саул тэр савчиж байгаа тийм хүнийг та зүгээр тэнгэрийн царилгаанаар шууд тэр хүнийг оноогоод алчихгүй дээ гэж боддог хүмүүс болохоор. Гэхдээ Бурхан өөрөө ажил хийсэн. Саулын сэтгэлийг өөрчлснөөрөө жинхэнэ Бурханы боол болох Бурханы хүсэл байсан. Үлс Библийн дотор маш олон Бурханы гайхамшиг байсан. Тэр дунд Бурхан бол биднийг хамгаалж, биднийг удирдах байхыг тодорхой үнэхээр энэ Библиэр дамжуулан харуулж байна. Та бүхэн энэ итгэлийн дотор загалмай цовлогдсон эзэн Есүс загалмай цовлогдоод үхээгүй ч гэсэн
Тэр эзэн Есүстэй адилхан нэгэн ижил сэтгэлтэйгээр урагшаа явдаг хүн байна. Зүгээр номлын цаг дээр ирээд зүгээр номлоо сонсоод явцдаг хүн. Тэр маш их одоо асар их хэмжээний сэтгэлийн ялгаа байдаг. Өнөөдөр та бүхэн мөрөглөө үйлдэхээр ирэх үед энэ мөргөл бол Паулус пастортэй уулзахаар ирсэн цаг биш ээ. Мэдээж Паулус пасторын номлыг сонсох гэж ирсэн байх байхаа. Гэхдээ тэр бол биш. Бурхантайгаа та бүхний сүнсийн уулзах цаг байна. Тэгээд та бүхний сэтгэлийн дотор ертөнцийн зүйлсээр одоо сэтгэл минь автагдсан тийм сэтгэлийг Бурхны сэтгэл харин өөрийн сэтгэл дотор хүлээж аваад сэтгэл дотор нандин Бурхны ордныг бүтээгээд тэр дотороо Бурхныг босгоод өөрийн махан биеийн одоо дур хүсэл шунал өөрийн хүссэн ямарваа нэгэн хүслүүд бид нэрийг одоо үнээс хойш өөрийг нь удирдахгүйгээр төсөжд Бурхан миний сэтгэлийн дотор намайг хөтлөн дагуулснаар та бүхэн тэр Бурхны хөтлөлийг аваад тэр Бурхны удирдамжийг аваад тэр Бурхны хайрыг үнэхээр хүлээн авч амьдрахыг Бурхан бол хүсэж тийм маягаар биднийг удирдах байдаг. За өнөөдөр өглөө манай Ким Йонан пастор гарч ирээд гэрчлэл хийсэн. 86 онд Мөгөнаа гэдэг заалан дээр Ким нүглээс уулж ярилцж байгаа тэр семинарт суугаад нүглээсээ уучлагдсан гэсэн. Тэр пастор өмнө Пусанд хийж байхдаа ингээд тэр пастор гарч ирээд гэрчлэл хийсэн. Ким нүглээсээ уучлагдсанхаа дараа үнэхээр талархууштэйсэн болохоор автобус суугаад 30-аас 40 минутын турш эренгээ. Эргэн тойрны хүмүүс өөрийг маш сонин хүн хэмээн бодсон болохоор өөрийгөө бас шоосон болохоор тэр хүн уйлсан гэсэн. Тэр хүний үгийг сонсон чинь надтай цацуу байсан. Үнэхээр цацуу найз байсан. Тэр хүн гимнүглээсээ уучлагдаад энэ миний хүлээж авсан энэ сайн мэдээ бусдад тараах юмсан гэсэн сэтгэлээс уулч Библийн сурвалд орсон. Одоо хүртэл пастораар амьдарч хагаад одоо ингээд маш хөвшин болсон болохоор далааднаас өнгөрсөн болохоор пасторын ажлаа болоод зүгээр сайн мэдээгийн зарын хуудас бүтээгээд тараагаад амьдарч байсан. Тэр хүн үнэхээр өөрийг нь аварсан эзэн Есүсийн гайхамшигтай тэр хайрыг мартаж чадахгүйсэн болохоор сайн мэдээг тарааж байгаа мэнэ сэтгэлд төрсөн. Тэгээ түүний охин маань тэр бас пастор охин маань гэсэн манайсан дээр ирээд одоо үгийг сонсож байгаа гэсэн. Тэр хүний сэтгэлийн дотор бол би өөрөө мийг бол мэдэхгүй. Харин тэр хүний сэтгэлийн дотор бол гимнүглээсээ уучлагдсан тэр баяр хөөрөөрөө дүүрэн байсан. Би тэр пастор бид нар хэрвээ тухайн үед жоохон ч болдгоо илүү уулзаад ярилцсан бол яаж сайн мэдээ тараасныг би сураад яаж манай бас ингээд сүмийн тухай бас яаж манай сүмээс сайн мэдээ тарааж яаж манай сүм маань явдгийг тухай сонсч сурсан бол тэр хүн маань өнгөрсөн 30 жилийн турш илүү олон сайн мэдээгийн үр жимсийг олох байсан шүү дээ. Гэхдээ би тэр пастрыг хараад үнэхээр их би хүндэтгэж чадсан. Яг вэ гэхээр 30 жилийн турш нэг ч сэтгэл маань өөрчлөгдөхгүйгээр Бурхныг хайрлаж сайн мэдээ тарааж амьдэрсэн болохоор бид нар болохоор гинүүлээсээ уучлагдсанхаа дараа үнэхээр халуун тийм баяр хөөртэй сэтгэл байдаг. Баяр хөөр байдаг. Сатан харин тийм одоо баяр хөөртэй халуун сэтгэлүүдийг бидний сэтгэлээсээ арилгаснараа би ингэж болохгүй штэ гэсэн мөртлөө улмал махан бие рүү автаж махан биеийнхээ ертөнц рүү бид нэр уруу татагдаж явдаг. За та бүхэн жинхэнэ одоо сүнсний одоо мэдрэмжтэй хүнийг 100 хүн харин махан биеийн амьдрал руу одоо уруу татагдаж явж байгаа хүнийг 1% гэж үнэлэх юм бол манай одоо сайн мэдээ сонсоод аврагдсан хүний амьдралыг графикаар харах юм бол аврагдсан хүмүүс яг аврагдсанхаа дараагаас өөрийнхөө амьдрал руу ингээд буцаж авдаг хүмүүс байдаг. За аврагдсан хүмүүс бүгдээрээ залбирч Библийг уншдаг. Гэхдээ зарим хүний сэтгэлийн дотор болохоор Бурхан ажиллаа хийгээд зарим хүний сэтгэлийн дотор болохоор Бурхан ажилдаггүй. За тэр нь юун дээр байдаг вэ гэхээр эзний сэтгэлийг хүлээн авч хөдлөлийг авдаг хүн. За Ноагийн үед Ноа бол
өөр хүмүүс бүгдээрээ бороо орно гэд итгэхгүй байсан. Гэвч Ноагийн гэр бүлийнхэн хөгж авдрын дотор ороод тэр үнэхээр үеийн үеэс аврагдаж чадсан. Үнэхээр бид нэр Бурхны нэгүслэр үнэхээр энэ хөгж авдрын дотор орж ирсэн үнэхээр сайн болж дээ. Бид нар өөрийнхөө бодлыг дагаж авсан мө суурх байсан гэсэн сэтгэлээс олж тэд нэр талархсан. Харин хөгж авдрынаас гарсныхаа дараа юу болсон бэ? Ноагийн 3 хүү байсан Сэ, Абе гэд. Харин хаан болохоор хөгж авдраас аврагдсан боловч дахин тэр өөрийн махан бие амьдрал руугаа буцаж аваад махан бие амьдралтай болж байхыг бид нар харах боломжтой байна. Сатан бол бидний сэтгэлийг булаагаад суйрлын зам руу чи нэгүслийг авсаа, чи аврагцаа, чи гимнүглээсээ уучлагдсан болохоор чиний гимнүгэл мэн цас шиг цагаан угаагдсан болохоор одоо зүгээр өөрийнхөө хүснээр амьдрч болно. Зүгээр өөрийнхөө хүснээр амьдрч болно. Ягаад гэвэл чид явааш нь орж чадах юм чинь. Гэх маягаараа Сатан мэн мэхлээд махан биеийн амьдрал руугаа хүмүүсүүдийг ураг татаж байдаг. За энэ гайхамшигтай сайн мэдээ. За Христийн сүмийн түүхийг харах юм бол Христийн түүх болохоор анх Америк гэдэг улс тусгаар тогтнохоос өмнө 2000 жилийн өмнө Есүс бидний гимнүглээ аваад явсан гэсэн сайн мэдээ зүгээр Европын хэдхэн улсын дотор л тэр одоо үнэн байдаг байсан. Зарим Европ улсууд болохоор байн хавчигдаж эсрэгүүцэж тийм үнэхээр дайсагнал байсан. Тийм болохоор тэр одоо Христийн сайн мэдээ маань Европын хавчигдлаас болж Америк руу нүүж ирсэн. Америкчууд тэд нэр өөрийнхөө амьдрах байшингаа барихаас өмнө сүмийг барьсан. Өөрийнхөө амьдрах байшингаа барихаас өмнө сургуулийг барьсан. Зарим байшингаа барьж байгаа хүн дээр очиод ингэж хэлсэн. Чи юу хийж байгаа юм бэ? Одоо үнэхээр их салхилаад үнэхээр араад амьтнууд маш их байна. Тийм болохоор бид нэр тэднийг хамгаалах байшин барих ёстой үстэй. Тэгж битгий гэрээ. Яасан бэ? Бид нэр Америк гэдэг энэ газар дээр ирээд Бурхангүйгээр амьдарч чадахгүй. Бурхны тусламжгүйгээр бид нэр энэ газар дээр та амьдарч чадна гэж бодож байна уу? Бурхны нэгүслийг авах гэх юм бол эхлээд юуны өмнө Бурхны сүмийн байраг барих ёстой. Сургуулийг барих ёстой. Тэсний дараа өөрийнхөө амьдрах байшингаа барья гэсэн сэтгэлтэйгээр Америкчууд анх эхэлсэн. Тэгээд одоо Америк тэгж босгоцсныхаа дараа Америк болохоор маш олон Америк улсад маш олон сайн мэдээ түүхч нар босгодож бүх дэлхийд даяар бүх улсуудад очиж сайн мэдээг мань тарагдсан. За тэр нь яг хэдсэн байсан бэ гэхээр 1800 оны бараг 1800 одоо сүүлэх тийм үед байсан 80-аас 90 оны хооронд Солонгос, Япон ихэнх одоо улсуудад Америк сайн мэдээ түүхчнэрээр дамжуулан сайн мэдээ мань орж ирсэн. Харин тэр сайн мэдээ мань орж ирээд одлохгүйгээр дахин нурж ирсэн. Ягаад гэвэл Сатан үргэлжлэн байн бидний сэтгэлийг нураах ажлыг хийдэг болохоор, мэхлэх ажлыг хийдэг болохоор. За та бүхэн яагаад манай сүмийг буруу урсгалтай гэж хэлдэг юм мэдэх үү? Бид нар гимнүглээс уучлагдсан, зөвхт хүн аврагдсан гэж бид нар хэлдэг болохоор. Тэгж хэлдэг болохоор бид нарыг буруу урсгалтай гэж байна. За тэгвэл та нүгэлтэй юу? Есүс таны бүх гимнүглийг авч авсан гэж хэлсэн мөртлөө тэгвэл таны нүглийг угаагаад чадаагүй юм байна тийм ээ? Хэрэв өөрийгөө гимнүгэлтэй гэж хэлж байгаа юм бол Есүс бидний гимнүглийг угааж чадахгүй байсан бол бид нар өөрийгөө нүгэлтэй гэж хэлэх нь зөв. Гэхдээ Есүс угаасан байхад яаж өөрийгөө нүгэлтэй гэж хэлж байгаа юм бэ? Бид нар нүглээсээ уучлагдсан ч гэсэн бид нар өөрөөсөө нүглээ үлдчихэж байгаа болохоор нүгэлтэй үздэггүй. Библиэлд болохоор бид нар зөв түн гэсэн байгаа. Маш олон сүмүүд өнөөдөр ч гэсэн өөрсдөө нүгэлтэй гэж хэлдэг. Тэд нар болохоор бид нарыг зөв түн гэж хэлж байгаа гэдээ бид нар буруу урсгалтай гэж хэлж байна. За та бүхэн бодж үзээрэй. Гимнүглээсээ уучлагдах гэж хичээж байгаа хүн, гимнүглээсээ угаагдах гэж хичээж байгаа хүн. За Есүсийн бидний нүглийг Есүс бидний угааж чадаагүй нүглийг бид нар өөрсдөө хүчээр угааж чадах байсан бол Есүс энэ дэлхийд ирэх байсан уу? Байж боломгүй зүйл ээ. Есүс бидний гимнүглийн төлөө цавлагдсан мөртлөө бидний нүглийг угаагаад чадаагүй юм бол өнөөдөр Солонгост байгаа бүх сүмүүд
Эзний загалмай Есүсийг үгүйсгэж байна. Эзний цусыг үгүйсгэж байна. Яагаад Есүс бидний нүгэлтийг цас шиг цагаан угааж чадаагүй гэж? Яагаад Есүсийн угаагаа тавьсан юмээ бид нэр итгэхгүйгээр өөрсдөө угаах ёстой вэ? Хэрвээ Есүс угааж чадаагүйсэн бол бид нэр өөрийнхөө хүчээр яаж угааж чадах вэ? Байж боломгүй зүйл. Гэхдээ маш олон хүмүүсийн толгойн дотор тэр нь одоо ингээд толгойн дотор орж ирсэн болохоор яг энэ үннийг тараагаад байх үед бидний хэлж байгаа үгийг хавчаад эсэргүүцээд дайсагнаж байна. За би хавчил, дайсагнал, эсэргүүцлээс би айхгүй байна. Яагаад вэ гэхээр өрөч итгэлийн амьдралын дотор ийм хавчил, эсэргүүцэл байсан болохоор гол нь Бурхан бидний дотор ажиллах уу, ажиллахгүй гэдг нь чухал. Өнгөрсөн маш олон жилүүдийн дотор Бурхан манай сүмийн дотор маш их хэмжээний ажлыг хийсэн. Өнгөрсөн Крисмас кантатад Америк улсын 1100 пасторууд жирийн одоо сүмийн пасторууд маань 1100 гаруй пасторууд манай Крисмас кантатагийн үйл ажиллагаа дээр оролцсон. Ихэнх оролцсон бүх пасторууд одоо л би ухаарлаа. Цаашдаа би энэ сайн мэдээг илүү сурмаар байна. Жохон илүү заагаад өгөөрэй гэж маш олон пасторууд хэлж байна. Би яагаад энийг ухаарч чадаагүй юм болоо гэж хэлж байгаа пасторууд ч гэсэн маш их байна. Сатан бол одоо тэн дээрээс энэ чихэн сайн мэдээг нураахын тулд хичээнгүлэн ажиллаж байна. Манай сүмийн итгэж шахан дүүснээр итгэлийн амьдралаар явж байгаа хүн байна, яахгүй хүн байна. Зарим хүн болохоор чихнээсээ Паулус пастор 20 тэрбүүнийг л уярсан болоо зөв юм шиг, үгүй юм шиг гэж хэлж байгаа хүн байдаг. Манай сүмийн дотор ч гэсэн тэгж хэлдэг хүн байна. Сатан бол хизээж унтахгүй. Ойлгож байна уу? Та бүхнийг унтах цаг дээр ч гэсэн сатан унтдаггүй. Тийм болохоор та бүхэн шинэ сэтгэлийг Христ Бурханаас хүлээн авах ёстой. Мөрөлтөөр суух ч гэсэн та бүхэн хөрмийн газар дээр оройтч очисон ч болно. Та бүхэн хөрмийн газар дээр жоохон оройтч очисон ч болно. Та бүхэн сүмдэр ирэх өөр, парти дээр очих өөр. Би та бүхнээс маш олон юм шаардж нэгж байгаа юм биш. Зүгээр та бүхэн Бурханы сэтгэл байгаа юм бол хоосон гартайгаар та бүхэн ирэхгүй байх бах. 100 төгрөг байсан ч вэ, 1000 төгрөгч вэ, 100000 төгрөгч вэ. Тэр өмнө та бүхний хувьд юу ч биш юм шиг санагдаж байгаа ч гэсэн тэр сэтгэлүүд нь та бүхнийг эцэстээ махан биеийнхээ үнэхээр амьдрал руугаа уруу татдаг. Зүгээр бүтэнцэн өдрийн ганцхан цаг өргөх мөрөглийн цаг боловч зарим итгэж ахын төснөр оройтож ирээд, хоцорч ирээд ертөнцийн хүмүүс тэгдэггүй эцэстээ. Эдгээр зүйлүүд нь сатан бидний дотор ажиллаж чадах боломжийг олгож байгаа хэрэг болж байгаа юм аа. Тийм болохоор улмаас Бурхантайгаа холбож Бурханы сүмтэйгээ болж Бурханы гайхамшигыг үзэж чадахгүй болдог. Ким Йонг Ан Ахмад хор тавдар тулсан, имлэг твцсэн. Өнгөрсөн 4 дахь өдөр тэрний өнгөрсөн 4 дахь өдөр Тэшонд очоо Ким Йонг Ан Ахмадын эвдсэн имлэг дээр очисон. Ким Йонг Ан Ахмад маань юу хийсэн бэ гэхээр пастор би Ахмад байгаа боловч үнэхээр би эзэнд итгэлээр амьдраагүй юм шиг байна. Би одоо хор тавдар тусаад үтсэн чинь зүгээр сайн мэдээгийн төлөө би амьдрмаар байна. Би хэдийгээр би ингээд ертөнцийн дээр амьдрах хугацаанд өөрийн ажлаас олж завгүй амьдрч тэгдэгсэн. Гэхдээ пастор хор тавдар үнэндээ юу ч биш үсттэй. Би одоо үнэхээр сайн мэдээгийн төлөө амьдрмаар байна. Пастор тантай цуг сайн мэдээг тарааж амьдрмаар байна. Амьдрнаа. Өвчин тусан болохоор тийм сэтгэл төрсэн биш. Бурхан түүнд шин сэтгэлийг өгсөн. Өнөөдөр өглөө Ким Йонг Ан Ахмад маань над руу залгасан. Пастор би эмнэлгээсээ гарсан. Миний би маш их сайн болсон. Гэхдээ хор тавдар болохоор хэдийгээр би маань сайжирсан ч гэсэн яг үр дүн нь юу гэж гарч ирэх нь чухал байдаг. Гэхдээ тэр Ким Йонг Ан Ахмад маань итгэлтэй болох юм бол
итгэлтэй болно гэдэг нь юу вэ гэхээр өөрөө ингээ хичээнгүлэн би үнэхээр тэгнэ гэдэг тийм юм хэлж байгаа юм биш. Есүс би нэг болсон гэдэгтээ итгэх итгэлийг хэлж байгаа юм аа. Та бүхэн ойлгож байна уу? Есүс би нэг болсон. Есүсийн цусаар би гимнүглээсээ уучлагдсан. Би Есүсийн цусаар дамжуулан ариун болсон бол би хор тавтартайгаа тулалдаж энэ хор тавтрыг эмчлэх ёстой биш. Есүс миний хор тавтар болон миний энэ асуудалтайгаа тэмцэлдэж өгнө. Есүс миний хор тавтартай тулалдаж тэмцэлдэж өгнө гэдэгтээ итгэх юм бол Есүс миний амь насыг тэгвэл хамгаалж өгөх юм байна шүү дээ. Тэгвэл юунаас санаа зовх юм бэ? Яг адилхан хор тавтар тулсан боловч мэдээж эмчлүүлнэ. Эмнэлэг дээр очиод ингээд имээ уун тэгж эмчлүүлнэ. Хийдэггүй юм биш ээ. Хийдэг. Гэхдээ хэдийгээр тэгж би эмчлүүлдэг ч гэсэн би эмчилгээнээс ч илүү Бурхны мотрыг би хүсэж байна гэсэн тийм сэтгэлтэй хүн байдаг. Тэр хүмүүсийн сэтгэлийн дотор Бурхан амьд оршиж ажиллаж байгааг би маш олон удаа харсан. За тийм болохоор та бүхэн өвчнөд тусаад Бурханд найддаг болох яг болж байна. Гэхдээ та бүхэн тэр юмд тусаагүй, тийм өвчин завир тусаагүйд Бурханд үйлчилж нэг сэтгэлтэй болоорой. Тийм болоогүй та бүхэн Иесустэй нэг сэтгэлтэй болж явах ёстой. Харин хүмүүсийн сэтгэлийн дотор тийм чөлөөтэй байх үе болгон дээр яадаг вэ гэхээр өөрийнхөө хүсэл, шуналлыг хангахын тулд амьдралаа амьдардаг болохоор улам л Бурхантайгаа хол болдог. За манайс минь нэг тэгш гэрчлэл хийсэн. Үйлэн би бол ах Иесус аврагдсанхаа дараа үнэхээр миний дотор Иесус байгаадаа үнэхээр би талархаж баяртай байсан. Гэхдээ би хэр хугацаа өнгөрсөхийн дараа зургтыг үзэж байхдаа ингээд зургтыг үзээд махан биеийнхээ амьдрал руугаа ингээд урсч явж байхыг би мэдрээд миний сэтгэлийн дотор жоохон тийм хэцүү сэтгэл байсан. Тэгээд аврагцынхаа дараа Иесус маань өөрийн гэртээ ирсэн. Гэхдээ заримдаа ингээд зураг тарах юм бол зурагтан дээр ингээд янз бүрийн ертөнцийн өмнөд гарч ирдэг үзсэн тийм ээ. Тийм болохоор хажуу өрөөнд дээр Иесус хэр байгаадаа тэр хүн жоохон эвгүй байсан гэнэ. Иесусээ уучлаарай. Хажуу өрөөнөөс жишээлөө тэр потуолн жоохон гайгүй штэ. Яг л гэхээр хажуу өрөөнд дээр Иесус байгаадаа өөрийн сэтгэл нь эвгүй болохоор тэр хүн аврагцынхаа дараа өнөө хүртэл Иесус үлчилж амьдрсан айл эсвэл өөрийнхөө махан биеийнхээ дур шунлыг хангахын тулд амьдрсан байна уу? За өнөөдөр өглөө энэ сүм дээр ирээд мөрөглийг үйлдэж байгаа та бүхний сэтгэлийн дотор Иесусээс шилүү өөрийн хүсэл, шунал, мөнгийг хайрладаг хүн бол Иесус л байхгүй байсан бол үнэхээр хүссэн хэмжээгээр үнэхээр өөрийнхөө хүсэл, шунлаар амьдрч чадах байсан шүү дээ. Есүс л биш юм бол үнэхээр чөлөөтэйгээр амьдрч чадна шүү дээ. Есүсээс олж болохгүй болохоор Есүсийг потуул руу явуулаад ганцаараа ертөнцийн дотор ингээд ертөнцийн дотор амьдрсан гэж байсан. Тэр итгэгч цэвэршүүлэх ажлыг хийдэг. Цэвэршүүлэх ажлаа хийдэг. Харин тэр ажлаа бүгдийг нь хийсэгээ дараа цэвэрсэн. Яг гэхээр зөвшөөрөл маань гараагүй болохоор тэр хүн тэгээд үнэхээр хэцүү байдлын дунд унсан гэсэн. Тэгээд үнэхээр хийсэн ч болохгүйсэн болохоор Есүстэй уулзахаар потуул дээр очисон гэсэн. Потуул дээр өвдөг сөгдөөд эзэнний өмнө эзэн минь ээ уучлаарай. Би эзэн таныг басамжилсан байна. Би таныг харин гадуурхсан байна. Харин та манай гэрийн том өрөөн дээр ирээд та миний эзэн болж өгөөч. Үнэхээр тэр хүн өөрийнхөө нулимсаа урсаж үнэхээр сэтгэлээ химжсэн гэсэн. Харин цэвэршүүлэх ажлын нөгөө шалгагч нь ирээд юу гэсэн мэхээр нэг ус надад өгөөч гэсэн.
Тэгээд юу ч бодлогоогоор зүгээр цэвэр ус ингээ авчиж өгсөн гин. Тэгээд усан гайгүй юм биш те гэд уусынхаа дараа шууд тэгэж зүгээр зөвшөөрлийг өгсөн гинэ. Тэг үнэхээр тэр тийм юмнуудыг гэрчлэл ингээ тэр итгэгч маань үйлж байсан. Би бол үнэхээр тийм л хүн байдаг байсан. Есүсийг басамжилж зүгээр л үнэхээр өөрийнхөө дуртай, дур өсөл шунлаа хангаж амьдралаар амьдрдаг хүн байсан. Тэгээд Есүс маань миний хажуу өрөөн дээр байхаас ч ийгүйсэн болохоор Есүсийг подвал дээр оруулсан хүн байсан. Гэхдээ Есүс болохоор үнэхээр надад тайртай юм байлээ. Тэгж үнэхээр үйлэн гэрчлэлийг би сонссон. За хайртай та бүхний гэрт болохоор Есүс маань үнэхээр ийгүүгээр байж чадчих вэ? Есүс маань та бүхний гэрт байхад та бүхний сэтгэл чөлөөтэйгээр байж чадчих вэ? Та бүхний сэтгэлийн дотор дур өсөл шунал маань тэр шунал хүсэл байгаа юм биш. Мөнгөн зүгээр мөнгөн биш. Есүсийг гаргаж иж тэр зүйлсүүдийг үнэхээр одоо олж авч чадна. Тийм юмнуудын сэтгэл дотор тээж байгаа мэж эзэнд үйлчилж байна гэж хэлдэг хүмүүс маш их байдаг. Үлс Библийг уншаад үзэх юм бол Үлс Библиэлд Саул Дамаскт очоод эзэнтэй уулзаад ингэж хэлж байна. За харин Анания гэдэг хүн байна. Анания гэдэг хүн гарч ирж байна. Бурхан Анания гэж дуудсан. Анания чи Юдэ гэдэг улсад очоод Юда гэдэг хүнтэй уулзаарай гэсэн. Саул гэдэг хүн дээр очих гэсэн. Харин эзэн минь ээ та намайг алах гэж ийшээ явуулж байна уу? Үнэхээр тэр хүнд болохоор дарамттай байсан. Есүс үнэхээр загалмай дээр өөрийгөө цусаа урсган цовлогдож нас барсан. Харин Сатан болохоор биднийг тухтай чөлөөтэйгээр ямар ч дарамтыг мэдрэхээргүйгээр үнэхээр амьдрах амьдрал руугаа биднийг ингээд хөдөлж байдаг. Харин Ханани болохоор чи Саултай уулзаарай гэсэн. Саул болохоор ингээд сайн мэдээ тарааж байгаа хүнийг барьж алах гэж байдаг. Тэгж одоо хавчдаг хүн байсан. Харин тийм ажлууд үүсэж байгаагийн цагт Бурхан тэдгээрийг хамгаалж удирдах байхыг харсан. Би өнгөрсөн нэг жилийн турш шүүгдүүлсэн. Шүүгдүүлэнгээ Бурхан надтай хамт ажиллаж байхыг би хараад маш их талархсан. Анх болохоор тэр шүүгч маань шүүхийн цагийг дандаа нэг өдрөөр ингээ барьж байсан. Би харин тэр шүүгчийн өмнө үнэхээр талархсан юм нь юу гэхээр нэг өдрийн одоо шүүх байсан болохоор 2 дахь 3 дахь 4 дахь семинар дээр суугаад болох байсан. Гэхдээ харин би тийм одоо шүүхийн одоо ажлаас олч би өөрийнхөө одоо ингээд ажлаа 30% илүү одоо их хийсэн. Зарим хүн болохоор ингээд манай сүмийг хавчихын тулд сайн мэдээ чуулганы бараг их одоо эд өргөн Паукс пастрын нэр дээр байгаа гэдэг. Тэгэж үнэхээр эсэргүүцч ингээд муухагаар биднийг ингээд хэлдэг. Би тэгээ бодсон. Би болохоор Бурхны болоо. Тийм байхад тийм Бурхны бол юм чинь ийм юм дээр үнэхээр би санаа зовхоо болоод сайн мэдээ тараагаад амьдрья. Тэгээ шүүх мөх гэсэн юм дээр ямар санаа зовхоо болоод зүгээр сайн мэдээ л тарааж амьдрсан. Харин үнэхээр талархалтай зүйл маань юу гэхээр дараагийн 7 хоногт би Африк руу явнаа. Африк болохоор 7 хоногийн дотор явж ирэх юм бол хэцүү үстэй. Яаж би шүүгч хийх вэ? Гэсэн чи шүүгч маань юу ч хийсэн бэ гэхээр дараагийн одоо шүүхийг 1-7 хоног амраана гэж байсан. Яг үйл ажиллагааны одоо ингээ хөтөлбөртэй үед л болгон яг тэгж Бурхан удирдах тусалж байсан. Энэ шүүхийцсэн Бурхан удирдах байгаа юм байна. Үнэхээр хиймэр одоо тийм
хийж чадах юм байна гэх. За сүүлийн үеийн одоо шүүхийг болохоор одоо анхны шүүхийг болохоор минь хэлсэн бүх үгийг одоо ингээд дуу хоолой бичлэгээр хураасан гинэ. Хүмүүс болохоор үнэхээр ямар ч бодлогүйгээр одоо түрүүний юм пастор гэж хэлсэн шүү дээ, тийм ээ. Тим маягаар хүмүүс үнэхээр ямар ч бодлогүйгээр итгэдэг. Гэхдээ ажиллаа хийгээд үсэх юм бол нэг өмнө над руу ингээд дайрах одоо ингээд шүүхэн дээр надад дайрах үе болгон дээр тэр хүмүүс ялагдаж байсан. Тэрийг харангаа үнэхээр бурхан ажиллаж байгаа юм байна. Би харсан. Үнэхээр шүүхэн дээр бурхан хийсэн ажлуудыг харах болгон дээр би үнэхээр их талархсан. Би 2015 оны 1 жилд үнэхээр би одоо ажилсаг ийшээ тийшээ гүйж явсан. Энэ 1 жилийн дотор үнэхээр 10 жил 20 жилийн дотор ажилласан шиг үнэхээр энэ жилийн дотор маш их ажлыг бурхан хийсэн. Бэнэн тэгээд маш олон Африкийн улсуудад сайн мэдээ маань тарагдаж тэгээд нөгөө одоо Австралийн дэргэд байгаа үнэхээр одоо арал улс төрчсөн сайн мэдээ маань орж үнэхээр сайн мэдээгийн гайхамшиг үнэхээр том бий болж чадсан. Би анх гимнүлээсээ уучлагдаж буй дахин төрхийн нууц гэсэн номыг бичингээ над шиг хүний бичсэн номыг хэн унших юм бэ гэж бодсон боловч тэр номыг уншаад гимнүлээсээ уучлагдаж аврагдаж үнэхээр байна гэсэн үгийг сонсоход миний сэтгэл үнэхээр халуун болсон. Миний тарах сэтгэлийн боловсролын лэгзэг хэн сонсох юм бэ? Дэлхийн маш олон улсуудын төрийн засгаас манай улсаас хийж байгаа тэр үнэхээр дэлхийн чуулган гэдэг үйл ажиллагаа манай улсаас ч гэсэн хийгээд өгчээ гэж урьж байна. Гуйж байна. Перу гэдэг улс болохоор 26,000 м квадрат газрыг манай чуулган дээр өгсөн. Манай IMF-д өгсөн. Би үнэхээр асуудалтай орохоор буруу хэлсэн байна. IMF-д үнэхээр газрыг өгсөн. Манай тэр сайдтай уулзах үеч гэсэн үнэхээр гоё сайхан газрыг бидэнд өгөөд пенэгчсэн тийм. Тэгээ тэр газар дээр сэтгэлийн боловсролын лэгцийг тараанга маш олон хүмүүс үнэхээр арвж байгааг харсан. Кенияд бишоп үндэстэн хүмүүс маш олон хүмүүс ирсэн. Тэгээ би бишоп хүмүүсийнхээ төлөө 3-1 турш семинар хийсэн. Тэд нар үнэхээр сайн мэдээ сонсонгоо сэтгэл минь хөдлөөд үйлингээд магтаалан дуулаад үнэхээр баяртай сэтгэлээ үнэхээр яхаа мэдгүй байсан. Нэгэн хүн одоо сүм дээр ийм их хэмжээний мөнгийг авчирсан. Тэгээд тэр энэ юу мөнгө вэ гэсэн чинь манай нэг пасторууд мөнгөө цуглуулад сайн мэдээний төлөө ашиглаарай гэдээ өргөж байгаа хандив юм а гэсэн. За үнэхээр талархалтай үстэй тийм ээ. Хайртай та бүхэн. Бурхны үнэхээр бүтээсэн ертөнц бол өглөө болон орой болдог. Заримдаа үнэхээр харанхуй оройч болдог. Харин чухал юм нь юу гэхээр халуун зуун ч гэсэн байна, хүйтэн өвөл ч гэсэн байна. Гэхдээ ямар ч үе дээр ч бай бурхан бол амьд оршиж ажиллаж хийж байна. Та бүхний сэтгэл зүгээр харанхуй дунд та бүхний сэтгэл үнэхээр гэрэлтэй байснаа ямар урд орой бол харанхуй болчихвоо. Ямар харанхуй байна. Гэт байн харанхуй дотор сэтгэл саран сэтгэлтэй хүн болохоор тэгж боддог. Харин гэрэлтэй хүн болохоор яадаг вэ гэхээр харанхуй болчихсон юм байна шүү дээ. За унтий да гэс унтаалт ирэхэд л гэрэлтэй болно нэц гэсэн тийм сэтгэлтэй байдаг. Би өглөөс ирээд нүдэн нэх юм бол үнэхээр гэрэлтэй байлаа шүү дээ. Тийм ээ. Үнэхээр их ондоо байдаг тийм маягаар. Уэлс Библийг үнэхээр нарийн уншаад үзсгээе. Уэлс намын 9-р бүлэг дээр Ананиагийн яг энэ хэргийн дараа үнэхээр баймаас минь дотор хэцүү асуудлууд маань байсан боловч тэднэр зөрөгтэйгээр сайн мэдээг тараанга. Үнэхээр тэрэнд дургуутсаж үдсэн ядаж сайн мэдээ тарааж байгаа үнийг шорон дотор хорсон ч гэсэн би үнэхээр бодсон. Одоо хулдаасан дээр Паулус пастор 20 тэрбумыг л уурдсан гэж хэлээгээ тэр ямар үнэн байх юм биш.
Яг үнэндээ миний сэтгэлийн дотор машина завсаага тэрийг битсэн үнтэйгээ жоохон муудалцахыг хүссэн сэтгэл ч гэсэн байгаа боловч би төвчээд сүм дээр ирсэн. Ингээ нэг талаасаа бодох юм бол үнэхээр өрөлтөлтэй байсан. Яагаад? Яагаад тэд нар сайн мэдээг саадлах ажлыг хийж байгаа юм бол Библиэл дээр харах юм бол ер нь тийм хүмүүсүүд байдаг. Харин миний хүсэж байгаа юм бол юу вэ гэхээр яагаад Библи дотор Петр шиг хүн болох ёстой байтал яагаад Искариот Юда шиг хүн байд юм болоо? Тэр үнэхээр энэ Ананира Сапфира гэдэг хүн болдогтой адилхан энэ манай Кангнам сүм гээд Дивашин бол биш ээ. Дивашин руугаа харж амьдрах юм бол Дивашин дээр амьдрж байгаа амьдрал болно. Там гэж бодоод амьдрах юм бол тэр нь там болно. Петр гэж бодож амьдрал Петр болно. Искариот Юда гэж бодож амьдрах юм бол Юда болно. Та бүх итгэлийн амьдралаар амьдрангаа. Өөр ямиг зөвхөн хайлт мэдэлт хийж болно. Гэхдээ Библийг унших үед болохоор Бурханы сэтгэл, чин сэтгэлтэйгээр хийгээрэй. Бурханы итгэлээр бас итгэлийн амьдралаар амьдрах үед бид нар тийм байж чадахгүй тийм ээ. Заримдаа ажил хийх юм бол ховцч гисэн өмсөд ажил хийх юм бол унтж бас ёстой. Гэхдээ миний сэтгэлийн дотор үүсэж байгаа тэр бүх зүйлүүд миний сэтгэлдээ Бурхан хөтлөгдөж байгаа хүн ба. Зарим болохоор сатаны өгсөн бодолд хөтлөгдөд амьдарч байгаа хүн юугаар ялгаатай юм болоо? Харамсалтай Юда чи төрөөг байсан бол дээр байх байсан гэсэн. Есүс бол Юдаг мэдсэн. Одоо ч гэсэн Бурханы үгийг сонсож баярлаж байгаа, талархаж байгаа хүн байна. Гэтэ нөгөө тал дээр болохоор Паулс пастор лөөрч ингэж тултаасаа наагаад тэд нар хоорондоо шивэлцээд тэгж байгаа хүн ч гэсэн байна. Яагаад тэгж байгаа юм бол за та бүхэн энэ ертөнц бол Бурхан амьд байгаа боловч сатан ч гэсэн амьд оршиж байна. Тийм болохоор та бүхэн зүгээр хальт мэд зүгээр сүмдэр очих үедээ очоод очихгүй дэ очихгүй амьдрах юм бол та бүхэн сатанд хөтлөгдөд амьдрахаас аргагүй болно. Харин та бүхэн Бурханы үгдэр болохоор яг адилхан Библи боловч энэ Библийг унших үед та бүхний сэтгэл үгэн дотор орохгүй байгаа юм бол Библи дотор гараад ирсэн Бурханы үг маань нэгч харагдахгүй, сэтгэл дотор үлдэхгүй байх болно. Харин та бүхний сэтгэлийн дотор Бурханы үгийг бас тунгаан бодож дахин нэг бясалгаж чаддаг сэтгэл байх юм бол Бурханы гайхамшигыг харж Бурханы ертөнцийн мэн та бүхний нүдэнд харагдаж тэр Бурханы үлдэх гайхамшиг Петерт бас Ананиад үйлдсэн үнэхээр гайхамшигыг бидний дотроос ч гэсэн үнэхээр тэгж хийхийг Бурхан хүсэж байдаг. Бас Бурханы сэтгэл ч гэсэн харагддаг. Амен болж байна уу? Тэрийг харсан хүн бол махан биеийн дурвсан шунлыг дагаж амьдрч чадахгүй болно. Тэрийг харсан хүн бол ертөнцийн ямар нэгэн итлэл ямар ч ингээ хоосон мэт санагдаж ертөнцийн үнэхээр ертөнцийн хүсэл шунал тэдгээр зүйлүүд нь үнэхээр ямар ч хүнцэнгүй зүйл юм байна гэдгийг мэдрэх болно. Харин та бүхэн махан биеийн амьдрал руу ураг татагдаж явах юм бол Бурханаас ч илүү махан биеийн үн цэнтэй санагдаж, эрхэм санагдаж өөрийнхөө хүслийг хангахын тулд амьдарч Үйлс Библиэлд харах юм бол Саул ингээд эсэргүүцэж байгаа Дамаст явж байгаад Бурхантай уулзаад Ананияг төрүүлээд сайн байдлаа тараагаад зүгээр л ингэж явж байгаа юм шиг харж байгаа мөртлөө Бурханы үнэхээр гайхамшигуд манай сүмийн доторсан яг адилхан бий болсноор манай сүмийн дотроос ч гэсэн үнэхээр өчигдөр хүртэл сүм явсан хүмүүс сүмийг эсэргүүцээд дайсагнаад үнэхээр байж боломгүй үнэхээр өмнөдийг хэлээд Паулс пастор луурсхан чилж байна. Хэд хоногийн өмнө манай хүү 21 сая миний хүү 21 сая мөнгийг төлөөд нэгдүгээр зэрэглэлийн онгоцсон суугаад ирлээ. Хамаг асуудал болж байсан. Тэгээд итгэж ахмадсан нар болохоор зүгээр энгийн суудал дээр явсан мөртлөө миний хүү болохоор пасторын хүү болохоор нэгдүгээр зэрэглэлийн
зэрэглэлд суусан гэд тэгж одоо ярьж байсан. Тэгээ би хүүхээс асуусан. Чи нэгдүгээр зэрэглэлд суусан уу? Үгүй ээ, би суугаагүй. Юу болсон бэ? Миний хүү, миний эхнэр миний бюро тэгээд ачнаар гуруулаа. Одоо ингээд Азиана нөгөө онгоцонд ингээд захиалсан гинэ плеттэй. Гэхдээ суудал маань хоёр байгалвч нэг нь үлдэх байхгүй гинэ. Гуруулаа ингээд зүгээр энгийн одоо суудал дээр захиалсан боловч тэгээ маш жоох хэцүүсэн болохоор нөгөө нэгдүгээр нөгөө тэр онгоцныхоо компанид болохоор нэгдүгээр зэрэглэл маань 2 судал маань үлдсэн байна. 7000 майлж төлөх юм бол онгоцныхоо плетээ төлөхгүйгээр одоо ингээд явж болно гэж хэлэхээр бид нэр зүгээр мөнгө төлөхгүйгээр майлж аяар нэгдүгээр зэрэглэлийн суудал дээр суусан. Тэгж хэлсэн. Тэгэхгүй би зүгээр чи нэгдүгээр зэрэглэл суусан суугаагүй гэдэг би сонсомоор байна гэсэн. Үгүй ээ. Аваа та бодолтой. Миний хүү ихнэр ингээд сууж болохгүйсэн болохоор ингээд би ингэсэн. Хоёр хүүхдээ энгийн судал дээр суулгаад бид хоёр нэгдүгээр зэрэглэлийн судалд сууж авч болохгүй зү тийм ээ. Тийм болохоор эхнэр болон хүүхдээ нэгдүгээр зэрэглэлийн одоо ингээд судал дээр суулгасан. Хинч байсан ч одоо ингээд үнэтэй биш. Одоо майлжээр явж байгаа болохоор явж болно шүү дээ тийм ээ. Тийм болохоор би дахиад асуусан. Тэр үнтэйгээ уулзаж асуусан. Тэгэж одоо ярьж байгаа үнтэйгээ уулзаад та хаанаас юуг сонсоод Паянгук пас тэр 21 сая мөнгийг төлөөд нэгдүгээр зэрэглэн суугаад явсан гэсэн бэ? Би асуусан. Энтэйс Нью-Йорк хүртэл тэгээ би нэг онгоцныхоо компанид руу залгасан. Нэгдүгээр зэрэглэлийн онгоцны плет хэд вэ? 7 сая ийсэн. Тийм болохоор 3 хүний онгоцны плет их юм бол 21 сая үсттэй. Тийм болохоор би тэгж хэлсэн. Хүмүүс болохоор ийм маягаараа үнэхээр ингээд худал өмнөдийг бүтээгээд ярьж байна. Итгэл чухал биш юм байдаг болохоор зүгээр тэр үгийг сонсоод за тийм юм байна гэд өнгөрөөд явдаг. Тэгээ би болохоор зарим хүмүүс болохоор тийм пасторул ханаа үл итгэх сэтгэлтэй төрөх юм бол пасторыг сонсч чадахгүй болно нэстэ. Тийм болохоор би тодорхой асуусан. Ийм байгаа болохоор үнэхээр итгэл маань бүрдэж чадахгүй байгаа юм аа ойлгож байна уу? За цаашдаа ч гэсэн хавчлагчсан байх болно. Янз бүрийн асуудал ч гэсэн үүсэх болно. Гэхдээ үнэхээр тийм хавчлаг, асуудал, нөхцөл байдал асуудал байх байсан ч гэсэн энэ удаа намайг шүүгч мэн ингэж хэлсэн. Юу ч хэлсэн бэ гэхээр би болохоор тэгш шүүхийг би одоо хийхин тулд би болохоор интернетийн үгийцсэн уншихгүй байна. Тэгээ миний ном хитэн хэсгийг тэр шүүгчд ингээд сонсоолсон. Харин зарим хитэн хүмүүс болохоор зүгээр би Уна гэдэг одоо компани тухай хэлсэн хэсэг л одоо ингээд хайшлаад сонсоолсон болохоор тийм байх болохоос бүтнээр нь сонсоод үзэх юм бол тийм биш гэдгийг шүүгч мэн сонсоод яг одоо шүүлтийн хариугаа гаргаж чадсан. Би болохоор 10 төгрөгч байсан юм мөнгийг л уурдаж авч байгаагүй. Хүмүүс ингээд албаараа эсэргүүцэж хавчихын тулд ингэж муу мухай үнэхээр худал өмнөдийг бүтээгээд тараагаад явж байгаа юм аа. Энэ ертөнц болохоор үнэхээр аимшигтай байсан. Үнэн юм биш боловч үнэхээр тийм худал хуурамч өмнөдийг бүтээгээд тарааж явж байсан. Эдгээр жахан төсний сэтгэлийн дотор би бол сайн мэдэхгүй. Заримдаа би өөрийгөө харахад заримдаа ингээд итгэж жахан төсийг харахад надад ингээд сэжигтэй нүдээр харцаар хардаг хүн байдаг. Харин би бол нэгэн зүйл баттай итгэж байна. Эзэн бол бидний талд зогсоод ажиллаж байгаа. Бас тэр маш олон хүмүүсээс намайг аврахын тулд үнэхээр одоо ч гэсэн одоо шүүх маань дуусаагүй л те. Тэгээ маш олон хүмүүс маань намайг хавчихын тулд үнэхээр худал хуурмаа үгээ хийлээ намайг гэмт хүнээрээ ингээ гэмтэн хүнээр одоо ингээд маш муу мухай худал өмнөдийг хэлж байна. Гэхдээ би нэг үнэ хэлэхэд би Уна компаниас нэг ч төгрөгийн мөнгийг аваагүй. Би өөрийн нэр дээр байгаа эдгээр нэг ч байхгүй. Уна компани их мөнгөтэй болоод баян болох юм бол манай сүмийн итгэж байгаа хүмүүс нэрээ мөнгө ч бас тэн дээр байгаа. Тэр мөнгө манай сүм дээр орж ирэх үедээ гээд би айсан. Яг мөнгөтэй болох юм бол итгэлээс шилээ мөнгө найддаг болох болохоор би үнэхээр их айсан.
Тэгээ би ч гэсэн мэдээж хүн болохоор мөнгөнд ингээд мэхлэгдээд хөтлөгдөж магадгүй хүн юм байна гэдгийг би мэдсэн. Тийм болохоор би Сүмийн дотор шүүгэн дээр бас юу хэлсэн бэ гэхээр Уна компаниас одоо ирж байгаа нэг ч төгрөгийг би авахгүй. Харин тэр идэвхтэй хамт үсэн үргэсэн хандвыг болохоор би авна гэхээс аавн болохоос тэдний одоо ингээд Уна компаниас ирж байгаа мөнгийг бол би нэг ч авахгүй. Тэгээд зөвхөн намайг Бурхны үгийг л тарааж чадхад намайг зүгээр тавьж өгөөч гэж хэлсэн. Тэгээ би болохоор сүмээс заримдаа өдрийн хоолоо идэхдээ ч гадуур ресторан дээр идэх юм биш сүм дээрээс хоолоо идэж үнэхээр бас тэрийг сахиж ирж амьдрсан. За та бүхэн чухал юм юу гэхээр бидний сэтгэлд Бурхны өмнө байгаа хүн бол манай Паулс пасторын үгийг сонсох юм бол Паулс пастор болохоор үгүй манай сүмэдийн шаханд бас Паулс пасторын тухай ийм худал хуурмын үгийг сонсох юм бол надад идэж чадахгүй үстэй. Тийм болохоор би тодорхой хэлэх гэж байна. Юм пастор ч гэсэн юу энэ сүмийн пастраа байгаа болоод энэ ажлаа болон гэж хэлсэн шүү дээ. Тэр үнэн юм болоо. За бид нар яг үннээ тайлбарлах юм бол ингэж ярьсан болохоор ингэж ийм юм болсон юм аа. Ингэж тайлбарлах юм бол хүмүүс хангалттай ойлгож чаддаг болно. Тэгээд зарим хүмүүс болохоор худал хуурман үгийг хэлснээрээ хүмүүс тэрийг яг хүлээж авах юм бол итгэлээ орхих болно. Зарим итгэж аавд уснаар одоо итгэлээ орхиод хүсэл шундлаа дагсан хүн байна. Гэхдээ манай сүмийн дотор Бурхныг халуун сэтгэлээр үнэхээр хайртай бас хайрлаж байгаа маш олон итгэж аавд ус байна. Мэдээж мөнгөнд дуртай хүмүүс ч гэсэн байсан. Тийм хүмүүсүүд бүгдээр гарсан. Гэхдээ та бүхэн жинхэнэ энэ сүмийн төлөө хэцүүгээр нулимсаа гойжуулангаа маш их үнэхээр үл тоомсорлол хавчлыг авсан ч гэсэн сайн мэдгийн төлөө энэ чихэн сүмийн төлөө амьдарч байгаа манай итгэж хаанд ус манай сүмийн дотор маш их байна. За одоо зүгээр бид нөр зүгээр л ингээд сэтгэлээ ингээд орхиод амьдрах ёстой биш та бүхэн сэтгэлээ яг тодорхой шийдэх ёстой. Жинхэнэ та бүхэн итгэлийн амьдралаар амьдрах гэх юм бол та бүхэн тодорхой хоёр талдаа байж болохгүй. Тодорхой нэг тал дээр сэтгэлээ шийдэх ёстой. Энэ ертөнцийн хүмүүс болохоор үнэхээр үгээ хуурмаг үгээ сайн бүтээдэг. Чихнээсээ тэм юм шиг бүтээдэг. Харин та бүхний уруу татаж чадах сатан болохоор 10,000 аргаар та бүхний уруу татаж мэхлэх гэж үнэхээр өнөө хүртэл ажиллаж байна. Гэхдээ Библиэл дээр харах юм бол Саул амьдарч байгаа амьдрал хэцүү асуудал хавчлаг байсан. Ананиагийн хамгийн дуртай байсан юм нь юу гэхээр Саултай уулзах байсан. Бурхан би Саултай уулзах ёстой юм. Би юу буруу хийсэн болохоор Саултай уулзаж би өөх ёстой юм бэ? Анания болохоор үнэхээр их дарамттай байсан. Тэр хүн болохоор Иерусалимын үнэхээр сайн мэдээг тараахад маш их хохирол учруулсан хүн байсан. Тийм болохоор тэр хүнтэй уулзахад үнэхээр их дарамттай байсан. Гэтэ яв гэж хэлсэн. Анания болохоор шийдэх ёстой байсан. Эзний үгийг сонсох уу? Аль эсвэл салаад явах уу? Үгүйсгээд явах уу гэдэг нь байсан. Хайртай та бүхэн хайлт мэлт зүгээр итгэлийн амьдралаар амьдран гэдэг бол байхгүй. Та бүхэн тэгш амьдраж байгаа юм бол Бурхны үгийг үгүйсгэж байгаа гэсэн шинж тэмдэг байна. Та бүхэн Саул Анания шиг бас амьдрах юм бол үнэхээр Бурхан надад тусалж над дээр ажил хийх юм байна гэсэн итгэлтэйгээр зоригтойгоор Бурхны ажлыг хийх юм бол Бурхан та нарын сэтгэлийн дотор хүчтэйгээр ажиллаа хийснээр та бүхэн яг тэр бүх зүйлээсээ хамгаалж өгч чадна. Би бол усан сэлэх үедээ юг мэдэрдэг вэ гэхээр миний уушиг маань үнэхээр сайжирч байгаа юм байна гэдгийг би мэдэрсэн. Өмнө би жоохон ч гэсэн ингээ усан сэлэх юм бол амьсгаатаад үнэхээр маш их ядарч байсан. Гэхдээ одоо болохоор би ядархаа байсан. Үнэхээр уушиг маань гайг болсон байсан. Өмнө болохоор миний зүрх маш мууйсан болохоор 1990 онд
үнэхээр хэцүү байсан болохоор баг ингэж чад үх юм байна гэд бодсон. Харин манай сүмийн бас эмч итгэгч нар маань намайг хүчилж байгаа гэхээр Паус пасторын яс болохоор үнэхээр бат бөх ястай гэж намайг хэлж байсан. Бурхан бид нарыг хамгаалж байна. Та бүхний амьдрал ивэлтэй, ерөөлтэй болох нь Бурханы гар дээр байгаа болохоос та бүхний хичээн гүйлэн амьдрах тэр байдал дээр байгаа юм биш ээ. За Бурхан өөрийн ордноо хамгаалахгүй юм бол нурхаас өөр аргагүй. Хичнээн та бүхэн байшингаа босгож үнэхээр хамгаалах гэж байсан боловч Бурхан хамгаалахгүй юм бол хамгаалж чадахгүй юм аа. Эцэстээ та бүхний амьдрал бол Бурханы гар дээр байгаа юм аа. Тэрийг та бүхэн тодорхой ухаарах ёстой. Амен болж гинөө. Тийм болохоор та бүхэн өөрийн аргаар, өөрийн үнэхээр замаар өнөөдөр ингээ хоолоо идсэн чи маргаашсан ингэж хоолоо идээд амьдрах байлгүй дээ гэж гисэн тийм ердийн бодлоо бодож амьдрахаа болоорой. Та бүхэн тодорхой итгэлтэйгээр явъя гэсэн сэтгэл байх юм бол Бурхан та нарыг хамгаалж, тийм биш юм бол Искариот Юда шиг, Анания шиг ивэл ерөөлийг авсан хүн ч гэсэн сатан тэр үнийг тэгж нураадаг амьдрал руу, нураах зам руу та бүхнийг чирч авахаас өөр аргагүй болно. Саул Иерусалим руу явсан. Энэ Библийн үнэхээр сонирхолтой юм нь юу вэ гэхээр за жоохон уншъя. Хорин 6 дугаар ишлэл. 9 дугаар бүлгийн 26 дугаар ишлэл. Саул Иерусалимд ирж дагалдагчтай холбоотой болохыг хичээсэн боловч бүгд түүнээс имэж байлаа. Учир нь тэд түүнийг дагалдагч гэдэгт итгэхгүй байв. Харин Барнаб түүнийг элчнэр өөрөө давуулан ирж түүний замдаа эзнийг хэрхэн харсан, эзний түүнд айлцсан болон Дамаскт Есүсийн нэрээр хэрхэн зоригтой ярьсныг дүрслэн өгүүлжээ. Ийхүү тэр тэдэнтэй хамт Иерусалимд чөлөөтэй явж эзний нэрээр зоригтой ярьж байлаа. Тэр грек хэлтэй юдэчүүдтэй ярилцаж маргалдахад тэд түүнийг алахыг завджээ. Ах дүүнээр түүнийг сонсоод түүнийг Касарид хүргэж Тарс руу явуулав. За энэ нэгэн чухал юм байна. Саул аврагцынхаа дараа Дамаскт сайн мэдээ тараахаар явсан үед Саул алах гэж байсан. Шүн Саул маань Иерусалимд ирсэн. Иерусалимд ирээд зоригтой сайн мэдээ тарааж байсан чинь тагилч нар Саулыг дарамттай имэж байсан болохоор Тарс руу явуулсан. Тэр үеэс хойш Иерусалимын Бурханы гайхамшиг дууссан. Тэр үеэс хойш Бурханы гайхамшиг Антиох руу нүүж шилжин ирсэн. Саулаар дамжуулан Бурхан Иерусалимын дотор өөрийнхөө гайхамшигыг үзүүлэхийг хүссэн боловч тагилч нар Саулыг имэж дарамттай байсан болохоор Саулыг Тарс руу явуулаад Иерусалимын ордонд Бурханы гайхамшиг төгсөөд Антиохнаас Бурханы гайхамшиг маань үүсэж эхэлсэн. За та бүхэн Иерусалим шиг төгсөхгүй байхыг хүсэж байна. Саул та бүхний дотор сайн мэдээ тараах үед имэж дарамттай байсан болохоор болдохыг хүссэн болохоор Саулыг Тарс руу явуулах юм бол Бурханы гайхамшиг маань дуусах болно. Тэгвэл тэр цагаас хойш гамшиг маань ирээд, хэцүү асуудал маань ирээд, нөхцөл байдал маань ирэх юм аа. За та бүхэн тэрнээсээ болдох юм бол хизээч Бурханы нэгүслийн дотор Бурханы нэгүслийг авч чадахгүй болно. Есүсийн нэрээр харааллыг та бүхэнд хэлэх юм бол тэр харааллыг ч гэсэн сонсож аваар жоохон та бүхэн хүсэхгүй боловч тэр үе болгон Бурхан та бүхний дотор хүч чадалтайгаар та бүхний дотор ажиллаа хийнгээ. Та бүхний хүүхдүүд ч юм уу, та бүхний гэр бүл ч юм уу, та бүхний бас цаашдын амьдрал ч юм уу, Бурхан тэдгээрийг хамгаалж ивэл өрөөл болгож байгааг та бүхэн харах боломжтой болно. Би бол тийм биш байсан. Манай сүмийн дотор
аврагдаад ажиллаж байгаа хүн ч гэсэн их байгаа боловч маш олон залуучууд өөрт нь дунд сургууль болох юм бол сургуульд очиод уйлаад сургууль дээр очиод сайн мэдээ тараагаад найзуудтай сайн мэдээ тараагаад тийм байдаг байсан. Гэхдээ одоо бол зүгээр сайн мэдээ тараахгүй байж байгаа болохоор манай сүмийн дотор байгаа маш олон залуучууд бас маш олон үр хөвгтүүд ертөнцийн тийм хүсэл шуналлууд дээр унснараа үнэхээр хэцүүдэлд орж ахыг үнэхээр харах боломжтой байдаг. Тэгээ эцэстээ тэд нэр зовж бас зовлонтой болохыг үнэхээр харж чадсан. За та бүхэн миний ярихыг сайн сонсоорой. Яг одооноос 10 жилийн өмнө асуудалтай байсан хүүхдүүд бараг 10-аад айлтдаг ганц байх ч юм уу 20-аад айлт ганц байдаг байсан. Харин одоо бол асуудалтай хүүхдүүд маш ихтэй болсон. Бараг 10-аад айлын 20-од бараг 7-8 хүүхдүүд нь асуудалтай байдаг. 10 жилийн өнгөрөх юм бол миний төсөөлөхөөр, миний бодохоор бараг одооноос 2 дахин илүү хүүхдүүд нь зовлонтой болно гэдгийг бодож байна. Та бүхэн итгэлээр хүүхдүүдийг өсөхгүй юм бол та бүхэн итгэлээр амьдрахгүй юм бол зүгээр л ертөнцийг амьдрч чадах юм биш. Зовлонгийн дотор та бүхэн амьдрдаг болно. Бусан Библийн семинар их үед маш олон эцэг эхнэр хүүхдүүдэд дагуулж ирээд надтай үнэхээр ярилцахыг хүсэж байсан. Гэхдээ би үнэхээр тэднийг дааж чадахгүйсэн. Яагаад гэвэл эцэг эхнэр нь итгэлээр амьдрахгүйсэн болохоор та бүхэн одооноос итгэлтэйгээр амьдрахыг харин би хүсэж байна. Та бүхэн хэцүү асуудал ч юм уу гамшигасаа битгий имэж айгаарэ. Тийм одоо хэцүү гамшиг асуудлууд үүсэх үед Бурхны үнэхээр гамшиг гарч ирэх нэгэн болцол юм а боломж юм а тэдгээр зүйлүүд болохоор Бурхан бол үнэхээр маш олон арга замаар та бүхнийг тусалж чадах болохоор та бүхэн баяр хөөртэй амьдруул болно. Та бүхэн Христ Есүс рүү хандан сэтгэлээсээ амьдраарай. Эзэн Есүстэй цаг заваа зарцуулаарай. Эзэн Есүс тань өөрийнхөө мөнгөө хандиваараа өргөн та бүхний сэтгэлийн дотор тэрнээс ч илүү томороо эзэн Есүсийг хүлээж аваад одооноос хойш дуурсал шунлын өмнө та бүхний сэтгэл нь хөдлөгдөөд амьдрах юм биш. Эзэн Есүст та бүхний сэтгэл нь хөдлөгдөөд та бүхэн Бурхны хүч чадлыг үнэхээр туршиж харж чаддаг хүмүүс болж амьдрахыг хүсэж байна. Хамтдаа залбирцгаая. Толгойгоо үнэхээр бүхийгөө та бүхэн өөртөө өөрийнхөө хүсэл шунлын дагуу амьдрсан биз дээ. Ингэж амьдрсан ч гэсэн та бүхэн итгэлийн амьдралаар амьдрч чадна гэж бодсон уу? Та бүхэн харин одооноос хойш тэр сэтгэлийг орхиод Бурхны шин сэтгэлийг хүлээж аваад Бурханд үйлчлэмээр байна гэсэн сэтгэлийг хүлээж авснараа хэцүү хавчлаг хэцүү нөхцөл байдал ирвэл бид тэдгээрийг бүгдийг туршиж бүгдийг хүлээн авъя. Эзэн тантай хамт байх үнэхээр хэцүү нөхцөл байдал асуудал нь үнэхээр Бурхны ажиллаж чадах үнэхээр болцлуулах юм байна гэж чи итгээд бүгдээрээ нүдэ найз залбирцгаая.